Үүслийн оноо хүндэтгэл Жак Го Лижэн Вэжэн шүү. Тэд саяхан над руу ууртай харж байсан. Яагаад одоо ийм ноцтой олчихов? 5 шилдийн үлдсэн 4 гишүүн хэдэн хоногийн дараа 5 хурууд уулан дээрх сонгуульд Лоншитийн оныг хэвлээнэ гэж хэлсэн. Хэрэв тэр ирвэл тэд хамтдаа түүнийг алдна. Хэдий тэр тэдэн шиг эрдэмтэй хүмүүс зохисгүй ч гэсэн. Хэд хоногийн дараа би цэцэг тасрын огтд цэцэг элдний хуруугыг техникээр дадлах гэж цагийн өнгөрүүлсэн. Энэ хооронд би ойрын орчим дээрэмчтэй мүлэглэлүүдийг цэвэрлэж олон үслээ авсан. Чаачи бүлэм намайг хайхаар олон хүн илгээсэн гэвч тэд намайг илүү алдартай болгож илүү их үслээ оноо авахад минь тусалж байна. Үстэй оноог ашиглах зорилттой нь ойлгомжтой. Гэхдээ би жижиг ертөнцид байгаа бол гол ертөнцид нэмэлт түвшинд хүрсэн үслийн оноогоор бэлтгэл хийх шаардлагатай хэвээр байна. Ямар их гар зүй. Системийн түвшинд левел 1 Шаян бясалгалын түвшинд тэнгэрийн дараах шат 5 дугаар 3 дугаар түвшинд эзэмсэн чадвар өргөжүүлэх үслийн оноо 16. Эзэмсэн чадвар тэнгэрийн дараах хаалганы хамгаалагч одоогийн түвшинд левел 6. Нэмэлт түвшин. Одоогийн өрнөлөө дотоод түвшинд таны биеийг дүүргэж үл үзэгдэх хамгаалтын бамбай болж хувирна. Таны дотоод түвшинд дуусгахаас өмнө энэ нь аливаа бит гэмтлийг эсэргүүцэж чадна. Та нэмэлт түвшинд хүрсний дараа үүнийг удирдах гэж бодох шаардлагагүйгээр хамгаалтын бамбай гэмтлээс автоматар хамгаална. Эзэмш цэцэг элдний хуруу. Одоогийн түвшинд левел 2. Одоогийн нөлөө олон элдний туяа. Тэнгэрийн хаалганы хамгаалагч нь эхлүүлэхэд амархан байсан. Би хамгаалалтаа үслийн оноотой болоход эхлээд нэмэлт түвшинд хүртэл ахиулсан. Үүнийг хэлэхэд тэнгэрийн хаалганы хамгаалагч нь хамгаалахад илүү сантай чигийн ойлгох зэнтэй харьцуулахад энэ намайг автоматар хамгаалж чадна. Хэдий би тэнгэрийн хаалганы хамгаалагч болно Тяачигийн ойлгох зэнийг нэгэн зэрэг дадлгажуулагч байгаа ч гэсэн миний хүчин дахиж гарсангүй. Энэ хоёр тулааны урлагт хоорондоо зөрчилдөггүй ч би тэднийг нэгэн зэрэг ашиглаж чадахгүй. Хэрэв би ялгдашгүй болж дайсныхаа хүчийг тэднэрүү буцаан ойлгохыг хүсвэл энэ хоёр тулааны урлагийн хаштай нэгтгэх ёстой. За яг бид цэцэг элдний хуруу найртах суурь аргагүй боллоо. Дэлхийн хамгийн хүчирхэг тулааны урлаг бол Тайжигийн няцаал зайн байх ёстой. Лоншитын түгээмэл алтан бие хүчирхэг ч гэсэн тэр үндсэн ертөнцид тэнгэрийн дараах шатны 4-р түвшинд л хүрсэн. Хэдий цэцэг элдний хуруу нь үндсэн ертөнцид зөвхөн тэнгэрийн дараах шатны тулааны урлаг ч гэлээ түүний түвшин энэ ертөнцийн бүх тулааны урлагаас халд авсан. Хэдий би тэнгэрийн дараах шатны 3-р түвшинд байгаа ч эцсийн цэцгийн элдний хүчийг ашиглаж байна. 2-р түвшний цэцэг элдний хуруу энэ жижиг ертөнцид дийлэн шүргээдэд би итгэлтэй байна. Тэнд 5 хурууны шалгаруулалтанд 10 жил тутам зохиод дэлхийн бүх тулаанчид тэнд суулгардаг. Хэдий энэ туршлага солилцоод нэрийн доор явагдаж үнэндээ тулааны урлагийн тэмцээн юм. Шидэд 5 тулаанчдын 5 шилдэг гэж тохиолдог. Тэдний дундаас хамгийн өршөлтөнд тулааны ертөнцийн эзэн хаан болон дэлхийн номер 1 тулаанд тооцогдоно. Нэрнээсээ харахад 5 хуруу уулын өрмөц газар зүйтэй. Уулын нэгэн цагт аянга нэргэсэн тул оройн хэлбэр нь хачин болсон. Энэ 5 шилдэгт тохирох 5 хуруу шиг харагддаг. Шилдэг 5 тулаанчийн уудын хуруун дээр тусдаа зогсож 5 шилдэг цолын хүртээ. Тэдний мянган хүн бишрэх болно. Энэ 4 мастер бол өмнөх тэмцээний 5 шилдэгний гишүүд. Тэд хамтдаа ч Лоншитыг өрсөлдөж чадахгүй. Лоншит тэдний бүгдийг нь алсан. Дэлхий дээр түүнийг ялж чадах хүн байгаа гэж би бодохгүй байна. Одоос хойш хэн ч Тайчигийн бүлгэн болон Лоншитыг сурч зүрхлэхгүй. Одоос эхлэн би тулааны ертөнцид захирагч болно. Та надад эсэргүүцэх зүйл байна уу? Надад байна. Хэн бэ? Шаян. Тайчи бүлмийн удирдагч.